Сайн байцгаана уу хүүхэд залуусаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. 21 аймаг цовруул бичлэгийнхаа нэгэн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр Баян Үйлгийн аймгийн талаар та бүхэндээ ярьж өгнө. За манай эд харин сайхан лайкаа дараад сабаа сайхан дарчаарай. Баян Үйлгийн аймаг нь 1940 оны 8 дугаар сард бүгд найрамдах Монгол ард улсын баг урлын шийдвэрээр байгуулагдсан. Ховд болон Увс аймгаас газар нутаг тасдаж Баян Үйлгийн аймгийг байгуулсан байдیں۔ Монгол улсын хамгийн баруун хязгаар Монгол Алтай нурууны далайн төвшингөөс дээш 1301-ээс 4374 метрийн өндөрт оршдог. Ер нь бол бүх нутгийн 95.3% нь далайн төвшингөөс дээш 1600 метрээс дээш өргөгдсөн мөнх цаст өндөр уулсаар хүрээлэгдсэн ийм нутаг байх нь. За аймгийн хэмжээнд 45.800 км² газар нутагтай. Оросын холбооны улсын Алтай бүгд найрамдах улстай 225 км. Бүгд найрамдах хятад улсын Шинжаан нугарын өөртөөс хоронтой 450 км газраар одоо Орос хятад хоёртой хилэлдэг. За Монгол улстай болохоор Ховд аймагтай 450 км, Увс аймагтай 165 км газраар хилэлдэг байх нэ. За аймгийн хэмжээнд 110 гаруй мянган хүн амтай, үүний 93% нь казак үндэстэн байдаг. Үлдсэн хувь нь болохоор дөрвөд урийнхай товаа халах яснууд эзэлдэг. Засаг захиргааны 14 нэгжтэй, 13 сум нэг тосгонтой байдаг. Нэг тосгон нь болохоор цагаан нур тосгон гэж байдаг. Нийслэл Улаанбаатар хотоос 1760 км-ийн зайд оршдог. Аймгийн төв Өлгийн хот нь 32,000 гаруй хүн амтай. Бас нэлээд томоохон суурин байх нэ. За Баян Үйлгийн аймаг нь 2.3 сая малтай. Байгалийн ургам төрхөө хадгалж үлдсэн өндөр сайхан цаст сүрлэг уус энэ аймагт их байдаг. За Баян Үйлгийн аймаг нь Даян, Хотон, Хорг гэх мэт цэнгэг ус 83 нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёл гэх мэт 100 гаруй гол гэрх 200 гаруй булаг шандтай тийм аймаг байх нэ. Ховд гол нь болохоор хамгийн том гол 506 км үргэлжилдэг. Тол болон ачт нуур нь заг саг нуурын бас ахиухын тийм нөөцтэй байдаг байх нэ. За сүүлийн жилүүдэд Баян Үйлгийн аймаг руу жуулчд их явдаг болсон. Казакар төмний аж амьдрал, тэр бүргэдийн соёл, аж ахуй, Алтай таван богдын тэр сүрлэг сайхан уус, тэр их түргэний хүрхрээ, баг түрхний хүрхрээ гэх мэт үзэсгэлэнтэй сайхан газрыг үзэхээр манай монголчууд их явдаг болсон. За Баян Үйлгийн аймгийн хамгийн өндөр цэг нь болохоор Алтай таван богд. Түүний хүүтний ойрглогдсон 4374 м байдаг байна. Хамгийн бага цэг нь нам цэг нь болохоор Баян нур сумын төвд байдаг 1301 м газарт байдаг нэг тийм газар байдаг байна. Байгаль цаг уурын хувьд Баян Үйлгийн аймгийн нутаг маань дэлхийн бөмбөрцгийн хой тагсад байрладаг болохоор нэлээд тийм эрс тэрс уур амьсгалтай байдаг байна. Бүх газар нутаг нь одоо Алтай нураагаар хүрээлэгдсэн болохоор нэлээд өндөрт оршдог. Тэгэхээр ер нь их сэрүүн гаднаас ирдэг тэр чигийг өөртөө маш их татдаг. Тийм учраас Алтай өндөр уулс ойрог хаваараа бол 400-аас 500 м хүртэл хурд тундас ундаг байх нэ. Ер нь бол их сэрүүхэн газар байх нь. За тэгээд жилдээ салхины хурд нь 4-9 м нэлээд салхитай газар байдаг байх нэ. За тэгээ манай Баян Үйлгийн аймгийн газар нутагт ашигт малтмалын бас нэлээд хэдэн байгалийн баялаг байдаг. Үүнээс одоо алт байна, мөнгө байна, гянт болд байна, төмрийн хөдөр байна, зис хар тувлага. Тэрнээс гадна манай Монгол улсын стратегийн орд орсон асхтын мөнгөний орд байдаг. Энэ бол Монгол Оросын хил дээр байдаг болохоор одоохондоо бол ашиглагүй байгаа. Энэ бол дэлхийд нэлээд томд тооцогдох тийм уурхай агам. Энийг одоо эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах юм бол Монгол улсын эдийн засгт маш их ач холбогдолтой. Баян Үйлгийн аймгийн ард иргэд ч гэсэн бүгд ажилтаа болж, орлоготой болж, аж амьдралд нь дээшлэх болон сайн талтай байгаа юм аа. Амьтан ургамлын тухайд Баян Үйлгийн аймаг нь аг таан, хүмүүл, шав, шарилж, хазар өвс, харган, хялган, бодргон зэрэг хээрийн өвсөдөд зөнхлөн ургадаг. Уулын сүүдэр хажуу бил талаараа болохоор үхрийн нүд, хад, гүзээлзгэн, тоштой зэрэг жимсэг нь ургадаг байх нэ. За ойгоос гадна одоо уулархаг нутгаараа Ван Симрүү, Бадамлын ухаа, Алтангаг нур, Чихэр ус, Бамбай, Бишиг, Чигийн давирхад 5 салаа, Нохоо шүү зэрэг эмийн ургамал ургадаг байх нэ. За мөн аймгийн газар нутгийн хэмжээнд 300 гаруй
сээр нурууттан байгаагийн 11 зүйлээр нь хевлэр явагч 8 зүйлийн загас бүртгэгдсэн байна. Дэлхийд ховордсон аргал, янгэр, ирвэш, зэрэг амьтаас гадна чон, үнэг, суусар, тарвах, туулай, үн зэрэг ан амьтад байдаг. Харцаг ёол, бүргэд, сар, тоншуул, хун, хотн, хойлог, алтан гурвалдай, зэрэг жигүүртэн шууттай байдаг бахны. За эдийн засгийн хувьд Баян Улгийн аймаг маань одоо ерөнхийдөө бол мал аж ахуй зөнхөлсөн, газар тариалан сул хөгжсөн, аж үйлдвэр бол төдийлөн нэг сайн хөгжөөгүй, уул уурхай ч гэсэн бас тааруу хөгжсөн тийм аймаг байгаа. Одоо сүүлийн жилүүдэд аялал жуулчлал бол нэлээд эрчимтэй хөгжиж байгаа. Баян Улгийн аймгийн үзэсгэлэнтэй газар үзэхээр гадаад дотоодын олон жуулчд их очдог болсон. За түүнээс гадна Хятад болон Оростой нэг бомбтой, бүгд найрамдах Хятад улстай болохоор Даянгын бомбоор хилэлдэг. Энэ одоохондоо бол ашиглагдаагүй байгаа. Оросын холбооны улстай цагаан нуурын бомбоор хилэлдэг. Энэ цагаан нуурын бомбоор Орос болон Казахстан руу гарч тийшээгээ аялал жуулчлалаар явна, бараа бүтээгдэхүүн авдаг нэг тийм бас чухал ач холбогдолтой бомб байгаа юм аа. За ингээд Баян Улгийн аймгийн талаар багахан хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт итгэж байна. Дараа уулзтлаа баяртай залуусаа.